Увс аймаг төсвөөс 3 тэрбум төгрөг гаргаж шатсан захаа дахин шинээр барихаар болжээ. За одоогийн байдлаар галд өртсөн шинэ Улаангом захын охирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн орон нутгийн өмчөд байсан тухайн захад худалдаа үйлчилгээ эрхэлдэг 280 гаруй иргэн нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг засгийн газрын түвшинд авч хэлэлцэх шаардлагатайг Увс аймгийн иргэдийн төлөөллийн урлын дарга Баттулга хөндлөө. Одоогоос 2 сарын өмнө Увс аймгийн төвд байрлах шинэ Улаангом зах худалдааны төв гал төмөр төртөөж бүрэн шатсан гарсан. Энэ нь захиргааны богино холболтоос үүдэлтэй их урьдчилсан дүгнэлттэй үүнд 280 гаруй худалдаач хохирсон. Тэгвэл засгийн газар галж шатсан шинэ Улаангом зах нь орон нутгийн өмчт бол төр хувийн хүчлийн түншлэлийн үрээнд дахин барихаар Увс аймгийн 2026 оны төсөвт 3 тэрбум төгрөг суулгасан байна. Орон нутгийн төсвөөс 3 тэрбум төгрөг бид бүхэн тавьсан байгаа. Мөн дээр нь 3600 м квадрат газар байгаа юм. Тэгээ энэ газар дээрээ тэр үеийн хөгжлийн түвшлэлээр энэ захыг барьж байгуулж болно гэсэн ийм бодлого зорилготойгоор техник эзэн засгийн гаргаад зураг төсвөө хийгээд явж байгаа гэдэг. Урьдчилсан байдлаар гэдэг юм хохирлын хэмжээг яаж? Хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар тогтоогоогүй. Энэ мэдээж 2014 онд ашиглалтанд орсон зах. Энэс хойш энэ хугацаанд нэлээд олон засвар үйлчилгээ хийсэн. Мөн энийгээр бол маш олон ард иргэд өөрөөр хэлбэл улсын улмын туваа улсын иргэд бас нэлээд зорчдог. Энд хөрөнгө оруулалт хийгдэх энэ зах байсан. Мэдээж бас тодорхой хэмжээний аймгийн ард иргэдийн маань бизнес эрхлэгчдийн маань бас үйл ажиллагаа бол саатаад байна. Энэ дээр бол бид бүхэн тал талаасаа арга хэмжээ авч ажиллаж байгаа. Мөн засгийн газарт худалдаа эрхлэгчид хандаж эхний ээлжинд хохирлыг үнэн зөв тогтоох үүрэг өгсөн байна. Зах шинээр барих асуудалд ерөнхий сайд дэмжлэг үзүүлж хөнгөлөлтөд зээл олох боломжийг судалж эхэлсэн гэхээр өгчээ. Харин түрээслэгчид хохирлын хэмжээг бодиттой үнэн зөвөөр мэдүүлэх шаардлагатай байгаа юм. Анхаарал татах нэг асуудал бол тухайн захыг 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ярьсан явдал тухайн үед засгийн газраас ижил төрлийн сэндвич материалтай захыг Хөвсгөл, Увс гэсэн 3 аймагт барьж өгсөн ч тэдгээрийн 2 нь инхүү галд өртөж шатсан байна. Үндсэндээ гал дэмждэг материал ашигласнаас эрсдэл дагуулж байсныг аймгийн удирдлагууд одоо онцолж эхэллээ. Ийм алдаа давтагдсаар хахад хариуцлага хийх хөлөөхэй гэдэг асуултад хариулт хэрэгтэй. Улс төрийн шийдвэр төсвийн хөрөнгө оруулалт нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлтэй чанаргүй иймэрхүү бүтээн байгуулалтанд зарцуулж дараа нь хохирлыг нь дахин төрөөс барагдуулах нь шудраг шийдвэр биш гэдгийг шүүмжлэх олон нийтж байна.